Эка телевизийн нэг өдөр нэвтрүүлэгт миний бие оролцож байна. Би Монголын рагби холбооны ерхий дасгалжуулагч анхны легионо тамирчин Гомболд явсаар байна. За өнөөдөр миний нэгэн өдрийн амьдралаар хийж байгаа нэвтрүүлгийг та бүхэн тавтаа сууж сонирхон үзээрэй. Тэгээд өнөөдөр миний би Монголын рагби холбоонд очиж өөрийн гүйцэтгэх ажлаа хийн. За тэгээд өдрийн хоолндоо ороод дараа нь бас миний хуваарь жижиг дунд бизнес эрхэлдэг тэр байгууллага дээр очиод ажлынхаа төлөвлөгөөтэй танилцаад бид ажилтнаагаа уулзнаа. Тэгээд орой миний би бас өөрийн спортынхоо бэлтгэлийг хийдэг байгаа. Хүчний бэлтгэл бас би тамирчтайгаа хийж байгаа. Тэгээд та бүхэн бас сонирхолтой байна гэж найдаж байна. Тэгээд тоглон сууж миний амьдралын талаар бас нэг үеийн талаар танилцаараа. За тэгээд өнөөдөр миний эхний очих газар бол Монголын үндэсний хуулийн бюро. Миний яг өөрийн үлдсэн ажил нь байгаамаа. Тэгээд би 2004 оноос хойш Монголын рагби холбоонд тамирчнаар ороод за өдийг хүртэл багш дасгалжуулагч шишээ багийн тамирчин гэсэн статус дээр ажиллаж амьдралаа залгуулж байна. Тэгээд Монголын рагби холбоо 2004 онд Цэрэн Үзэг гарагийн санаачлагаар үүсгэн байгуулагдсан. Нийт эрэгтэй 8 клуб, эмэгтэй 5 клубын үйл ажиллагаатай 300 гаруй нийт тамирчдын үйл ажиллагаатай явж байна. Миний би рагбигийн холбооны ерхий дасгалжуулагч шишээ багийн тамирчин гэдэг орон томдор байна. Тэгээд тамирчин болно гэдэг бол бас багасаа хүсэл мөрөөдөлтэй минь холбоотой юм болов. Тэгээд би 2000 оны ихээр бас тэр нэг хипхоп рэп бүжигчтэй байсан юм да. Би тэрний нэг турбо гэж хамтлагт бүдгэлдэг байлаа. Бас нэлээд дүрсгөө хүүхэд бас эцгийнхээ үгэнд ордгоо ахмад наснаа хөндлөлтгөө тийм их хүүхэд байсан. Тэгээд бас тамхи тамхи хэмжээгээр хэрэгэлдэг, тодорхой хэмжээний алкогол хэрэгэлдэг дүрсгөө хүүхдүүдийн нэг байлаа. Тэгээд спорт гэдэг зүйл бол миний амьдралыг 360 градус зэргүүлээд тэр мууз урчлууд ингээд аяндаа хүн хаяа явчихдаг юм байлаа. Тэгээд бас спорт гэдэг энэ агуу айлын нэг болсноороо бас хүний зорилго, хүний бие явж явах байдал, цаашдаа амьдралд хандах хандлага, зорилго тэмүүлэл мань шал өөр болж ирдэг юм байна. Рагби гэдэг спортыг анх сонгох болсон шалтгаан бас миний хүүхэд насны түүхтэй холбоотой. Тэгээд би багадаа залуучдын сорготойгоор WWF нохоцтон буюу нэг шоуны нохоцтон гэж бид нар мэддэг шүү дээ. Rock, Undertaker гэж гардаг. Тийм хүүхэд байхдаа тэр спортыг их сонирхдаг, их татагддаг байсан. Тэгээд анх Монгол Улсын аврах Сумьяазар аврагын холбоо, Монголын Friday холбоо гэж холбоо гарч ирж байсан. Тэрэнд нь би тамирчнаар ороод бас одооны холимог тулаан гэсэн үг шүү дээ. Бас хүнд спорт л мэдээж эр зоригийн эрчүүдийн спорт гэж ярьдаг. Тэргээр анх би хичээлдэг байсан. За тэгээд Friday-ийн төрлөөр бас анх толдож байгаад би тодорхой хэмжээний жижиг бэртэл аваад за эмнэлэг твтлээ. Тэгээд манай найз маань Уэльс их сургуулийг төгсөж ирээд надад анх энэ рагби спортын сэтгүүлийг барьж ирээд үгүй хосоо энэ ийм гоё спорт гэдэг юм байна. Манай хүргэх Хонконгийн шишээ баг тоглодог Канад хүн байт юм аа. Тэгээд би ах дээр очихгоо бас энэ рагбигийн спортын бэлтгэлд хамрагдлаа. Тэгээд эрчүүдийн тоглолтыг чи бидэртэй чи бидэр шиг контакт авах те энэ хүнд жоох ийм спорт гэдэг юм. Бид нар тохиромжтой юм шиг байна. Чи үзэхгүй мүү гэд надад санал тавиад битэр тэгээд хүүхэд багтаа энэ спортыг анх сонирхож байсан. Тэгээ хоёулахнаа тэр үед анх хүмүүс харсан бол Америкт бөмбөг гэж битэрийг за энэ спорт хизээ хөгжих юм бэ? Та нар юу хөгөөд байгаа? Юу ингээд шидэд нэг рүү ингээд байгаа ингээл доогддог л байсан. Ялангуяа амьдрал дээр үүсгэж нар маш их байсан. Аргагүй дээ тэгээд тэр хүмүүсээс буруу биш. Тэр үед ч бас 2003 он гэдэг чинь бас олон жилийн өмнө энэ спортод Америкт бөмбөгчсөн монголчууд нэвтрэг үе байсан шүү дээ. Тэгээд харсан хүн болгоно бид тэрийг үгүйсгдэг. Бид тэр анх ирээдүйн зөвхөн сургуулийн хашаан дотор хоёулахнаа тийм шон гэж нэг ийм хоёр салаа мод руу бөмбөг өшгөлөөд нэг хаймар бөмбөгтэй манай найз Хонконгоос нэг бөмбөг авчирсан. Тэгээд хоёулаа өшгөлдөг. Тэгээд хоёулаа өшгөсөн бөмбөгийн хараас уралдаж бүгдэг тийм л хүүхдүүд байсан. Тэгээд тэр үед тэр ярьдаг байсан л да мөрөөдлөө. Хизээ нэг зөвхөн энэ спортоор Монголдоо нэг багтаа болоод нэг ганц удаачсан тоглоод үзэх юмсан. Баг нэгээд нэг гадны багуудаа ганц удаа тоглоод үзэх юмсан гэж ярьжсэн л да. Тэр үед бас хүүхэд насны мөрөөдөл минь байсан юм уу да. Тэгээд одоо бодоход маш том алхсан байна.
эмэгтэй 5 баг, эрэгтэй 8 багта, өсвөрийн багта, эмэгтэй шгшээ багта, эрэгтэй шгшээ багта Азийн 3 дугаар дивизэнд Монголын баг тамирт гарьялагдж байна. 4 дугаар дивизний 14 оны Азийн аваргууд болсон байна. За Олимпийн орон дээр манай спорт холбоо маань байрлаж байна. Тэгээд нийт 4 холбооны ажилтнтай бас ажлын байртай болсон байна. Тэгээд энэ бас одоо бидний эхэлж байгаа, одоо бид нар томоор харахад энэ бол эхэлж байгаа бидний бас эхлэл. Гэхдээ тэр үеийг бодвол бид нар бас асар том алхсан юм уу даа л гэж одоо харддаг юм аа. Тэгээд Монголын рагби холбоонд одоо нийт 11 олон улсын хэмжээний мастер тоглоод авлаа. Спортын мастер 21 төрлөө, 32 шиг үндэсний Монголын үндэсний дид мастер тоглож авлаа. Тэгээд үндэсний шишээ багийн 23 тамирчинтай гээд үйл ажиллагаа явуулж байна да. Тэгээд бага насны минь мөрөөдөл одоо намайг энд хөтлж авч ирсэн. Тэгээд одоо би яг л одоо хүний дор биш, өөрийнхөө хүсэл мөрөөдлийнхээ дагуу амьдарч яваа. Ийм л одоо азтай бас зоригтой юм л хүн байна да. За манай рагби одоо спортоо нэг сайхан магтаад авах нэг надад завшаа олдлоо. Манай спорт маань одоо хүнийг заавал өндөр нам, бүдүү нарийн гэж одоо ялгадаггүй. Нас хүйс харалцахгүй. Бүгд орох боломжтой. Учир нь рагби спорт маань маш олон спортын төрлөөс өөрөө бүтсэн ийм спорт байдаг. Одоо хөнгө атлетикийн тамирчид гүйдэг, сагсан бөмбөг шиг шиддэг, хөл бөмбөг шиг хөлөөр өшгөлдөг, бөхчүү шиг барилддаг. За ийм олон төрөлтийг өөртөө агуулсан ийм спорт болохоор манайханд одоо ямар ч тийм спортыг хичээлсэн ч юм уу бие биедээ заав сайтай гэсэн байхгүй. Тэгээд бас бидэрт 15 байрлалын хүмүүс тоглодог. 15 өөр байрал тоглодог учраас тэр байрал дээр бидэрт одоо хурдан шалмгаа, нэг бол өндөр туранхаа, нэг бол одоо юм бахин биетэй, жоохон намхан ч гэсэн бахин биетэй тийм хүмүүс бас байдаг. Тийм учраас хүнийг одоо ямар ч биений онцлогоос хамааруулаад ингээд холдуулах спорт биш ээ. Бүх хүнд өөр өөр гэсэн үүрэг, позишн байрлал олддог ийм онцлогтой спорт юм аа. За насны ангиллал гэж мэдээж бол байгаа. Бид нар мини рагби буюу одоо бага нас, дунд нас, тэгээд ахлах нас гэдэг ахлах гоё насан туршид явдаг. Тэгээд мэдээж одоо бид нар үндэсний шишээ баг яг 3 төрөлтөөр одоо 4 төрөлтөөр одоо байгуулах гэж байна. Тэр нь 16 нас хүртэлх шишээ баг, 21 нас хүртэлх шишээ баг. Тэр нь болохоор өсвөр залуучууд. За тэгээд насан туршийн шишээ баг гэсэн 3. За тэгээд эмэгтэй шишээ баг гэсэн 4 одоо энэ шишээ баг байгуулахаар ажиллаж байна. Одоо 3 нь бол бидэд байгаа. Эмэгтэй шишээ бага 2019 онд байгуулахаар ажиллаж байна. Тэгээд нас одоо насны хязгаар бол мэдээж байхгүй. Сонирхсан хүн болгонд нээлттэй. За ингээ миний үндсэн ажил болох Монголын үндэсний олимпийн ороо рагби холбоон дээр ирээд ирж байна. Тэгээд цагаан найлцгаая. За ингээ үндэсний олимпийн ороо 120 манай ажиллаар орцгоё доо. Самаа. Үрэн. За манай өрөө. За лүнэнд. Монгол рагбигийн холбоо. За олимпийн орны 104 тоотод ингэж ажиллаж үйл ажиллагаа болдог байгаа. За энэ манай бас түүхийг харуулсан юм зурнууд байна. За ингээ миний ажлын доовс дээр ирсэн байна. Та бүхэнд бас өөрийнхөө хамтран зүтгэж ажилтнаа танилцуулъя. Манай рагбигийн медиа маркетинг хариуцсан менежер Мандах. Манай Мандах дүү маань бас рагби спорт хичээллээд бас 10 гаруй жил болж байгаа. Спортын мастер хэмжлэлтэй тамирчин байгаа. Тэгээд манай холбоонд бас тамирчид ажиллана да. Манай бас гүйцэтгэх захиралын залуу бас цуг ажилладаг. Одоохондоо ярах хэрэггүй байна. Захирал маань бас олон улсын хэмжээний мастер залтаа ингээ бид гурав явуулдаг байгаа. За энэ та бүхэн түүхээ танилцуулъя. Энэ 2010 оны рагбигийн Азийн 4-р дивизийн аврах шалгуур тэмцээн Казахстанд болсон зураг байна. За энэ маань 9 оны зураг Узбекистанд болсон. За тэр маань 2006 оны анх
олон улсын тэмцээнүүдийн бас гараагаа эхэлчихсэн юм. Монгол Улсын Арслан Гаавыг тэргүүтээ тамирчид явж исэн. За энэ зураг маань 2005 онд Монголын рагби анх удаа олон улсын Манила Тенсгийн Филиппиний 10-ын тоглолтын дээр за Кowloon Tensich Хонконгод бас тэмцээн нэрж тэмцээнүүд яваад манайхан хүрэл медаль авч ийсэн. Тэрний нэг маань энэ зураг байна. Энэ манай үүсгэн байгуулагч Джеймс Todd Wood гэж хүн байна. За энэ манай багийн ахлагч Монгол Улсын Арслан Гаав гэж тамирчин байна. Тэгээд ингээ манай үрхэнгаан бөхчүүд ах нар. За ингээ бас тамирчид миний бие энэ зогсууж байна. За энэ манай ингээ постууд энэ 2009 оны олон улсын тэмцээний багийн өмсгөл энэ өмсгөл маань 2006 оны маань өмсгөл байгаа маа ингээ түүхэн өмсгөлүүд бас бид ингээ нандинаж яацлсан юм түүхтэй. Тэгээд за манай спорт бол бас манай үзэгч төмөн бас спонсорч маань бас Америк хөлбөмбөгтэй бас андуурдаг. Манай спорт маань үндэсний спорт биш. Олон улсын экспорт гэж нэрлэгддэг рагби юм экспорт. За манай бөмбөг энэ байна. За энэ цом маань Asian Rugby Football Union Division 4 Champions гэх. За энэ болохоор Азийн 4-р дивизны аваргууд 2014 онд авсан Азийн аваргын цом маань байна. Тэгээд за тэр бол нэрвч тэмцээнэ. Манай бас дотоодын улсын аваргуудын цом маань ингээд байна. За энэ бол шилдэг шүүгч болж исэн. Би болохоор Хонконгийн одоо хамгийн доотлоос 1-р левел 1-ийн шүүгч юм аа тийм. Бас олон улсын Хонконгийн дэлхийн албаны сертификаттай шүүгч манад 2 3 би нэг нь одоо миний бас 2 би ажиллаж байна. За өнөөдөр би болохоор календараа 2019 оны календар дээр сууж байгаа. Тэрний үеийн бол 2019 онд Монгол рагбигийн холбоо за олон улсын тэмцээн, дотоодын тэмцээн гэдэг нийт 7 том тэмцээнийг, томоохон тэмцээнүүдийг хийхээр төлөвлөж одоо бас төсөв санхүүгээ бас гаргахаар ярилцж байгаа. Тэрний одоо календар буюу 7 хоног сар жил гэсэн календаруудаа би өөрөө хариуцж хийдэг байгаа. Тэгээд бас 2 дүүнэртэйгээ бас хамтдаа санаа бодлоо оролцуулж хийдэг. Өнөөдөр календарыг бас нэг хэсэгтээ сууж байгаа. Тэгээд ингээ ажиллаа явуулна да. За би бас хүмүүсийн бас их асуудаг бас их гайхдаг нэг сэдвийг бас тайлбарж өгье. За рагбиг бол манай спортыг бол Америк хөлбөмбөгтэй хүмүүс их андуурдаг. Тэгээд Америк хөлбөмбөг болохоор үндэсний спорт, рагби их спорт юм аа. Тэгээд их спорт гэж яагаад нэрсэнгүй дэлхийн 140 гаруй спорт орон тоглодог. За Америк хөлбөмбөг болохоор дэлхийн 3 орон тоглодог юм. Хоорондоо асуудам ялгаатай. Тэгээд Америк хөлбөмбөг маань рагбигаас анх санаа авч үүссэн спортоо. Тэгээд рагби спорт бол 1823 онд Их Британий рагби хэмээх хотод үүсээд хотынхоо нэрээрээ энэ спортыг нэрлсэн. 1823 онд. Тэгэхээр 200 орчим жилийн түүхтэй болж байгаа юм спорт юм. Тэгээд Монголын рагбигийн холбоо 2003 онд үүсгэн байгуулагдаад өнөөдөр хүртэл явж байна. 2009 оноос хойш карьерийнхаа хамгийн том тэмцээнүүдэд явж эхлээд за идэвхтэй үйл ажиллагаа нь ингээд 10 жилийнхаа нүүрэг үүсэж байна. Холбоо маань 15 жилийн ой маань бас энэ жил маань тохиож байгаа. Тэгээд эмэгтэй 5, эрэгтэй 7 клубын үйл ажиллагаатай манай рагби холбоо үйл ажиллагаа явуулж байна. За өнөөдөр миний Монгол рагби холбоон дээр ажиллах ажил маань дуслаа. Ингээд дараагийн ажил руу явж байна. Одоо Монголын үндэсний их сургуулийн танхим руу явж байна. Тэгээд бид нар тун утгагүй нэг лекц оюутан залуустай хүргэх юм аа. Тэр нь мөрөөдлийн гараа буюу Sports for Change гэдэг нэртэй. Энэ 3 тамирчид. За 2 тамирчин нэг хүний манай бас байгууллагын тэргүүн залуу байгаа. Бидний бас олон нийтэд оюутан залуустай хүргэсэн лекц маань тавигдах гэж байгаа. Тэрнийхээ ихтгэл ажиллаар явж байна. За лекц маань гол утга санаа нь юу гэвэл спорт гэдэг энэ зүйлээс хүмүүс яаж одоо өөрийнхөө амьдралыг өөрчилсөн юм бэ? Яаж одоо нийгэмдэр хэн нэгэн болж чадсан юм бэ гэдэг энэ мессежийг залуу үедээ мессеж өгөх гээд бас бид нар туулсан амьдралаараа туршлагаасаа хуваалцах гад хийгдэж байгаа юм лекц юм аа. За лекцэнд маань нийт 5 тамирчин нэг модератор маань оролцдог байгаа. За модератор бол Монголын стартап төрийн бас байгууллагын үүсгэн байгуулагч Гасуулт компанийн ерөнхий захирал Мэлгватер гэж манай төслийг санаачлагч залуу оролцож байгаа. Тэгээд нийт тамирчдаас Монгол Улсын гаавь тамирчин Отхон Далаа гэдэг тамирчин маргаашийн лекцэнд
оролцсон. За тэгээд олон улсын хэмжээний мастер Саруулбат тэгээд манай бас бодибилдингийн тамирчин байдаг. За Нандинц гэх манай нэг дүүи боксын олон улсын хэмжээний мастер, улсын 12 удаагийн аварга. За нэг тамирчин маань Монгол улсын гавьяа тамирчин Паралимпийн дэлхийн 2 удаагийн хүрэл медальт Олимпийн хүрэл медальт Содон Мэлжэ гэж олон улсын хэмжээний мастер залуугаас орсон. Тэгэхээр ингээд бид 5 тамирчин залуу хойч үедээ өөрсдөө туулсан бас амьдралыг ярьж бас үлгэр жишээ хөргөн мөрөөдлийн гараа нэртэй спорт ба өөрчлөлтийн нэртэй лекц 3 дахь сургууль дээр тавих гээд бэлэн болсон байна тий. Тэгээ манайхан бас ажил мэргэжлээсээ хамаараа тусдаа 2-3-аар явж ингэж лекц ордог байгаа. За энэ удаа бол 3 дахь лекц орох гэж явж байна. Анх Монголын худалдаа үйлдвэрлэлийн их сургууль дээр, дараа нь ирээдүйн зөвхөс байхлах сургууль дээр болсон бол одоо Монголын үндэсний их сургууль дээр Монголын хамгийн олон оюутантай сургууль дуусгах гээд бэлэн болоод одоо үйл ажиллагааныхаа бэлтгэл ажилд явж байна да. Яагаад бид 5 гэж онцолж байгаа гэвэл бид та тавуулаад тусын маш өрнөс амьдралыг туулж ирсэн юм хүмүүс байгаамаа. Ялангуяа өнөөдөр Монголын нийгэм байдаг одоо залуучуудын амьдралж байгаа яг энтэй үлгэр жишээ 5 өөр салбарын 5 өөр чиглэлээр 5 өөр одоо амьдралыг үтсэн юм 5 тамирчтай өөр ингэсэн туулсан амьдрал хүнд хэцүү одоо амьдралаа даван туулсан яаж одоо амжилтанд хүрсэн талаараа одоо залуучуудаа хүргэдэг байгаа. Би бол ном унших маш дуртай. Ялангуяа түүхийн ном унших айгүй дуртай. Одоо надад 3 ном байна. Нэг нь Сорхогтрын хатан гэж, нэг нь Шихэн утаг гэдэг ном байна. Нэг нь Монголын их хаад гэдэг ном байна. Монголын их хаад бол одоо Монголын их хаан Эзэн Жингис хаанаас хойш Лэгдэн хаан хүртэл Монголын алтан уургийн хаадуудын тухай өгүүлсэн. Одоо бид нар чинь нэг зөвхөн их хааныхаа тухай мэддэг. За их хааныхаа нөгөө 9 өрлөг жанжид за 4 хүү гэж мэддэг тийм ээ. Тэгэхэд бол яг их хааны талаар бол маш ноцлогдмол олон юм байсан юм байлаа. Тэгээд их хаан бол өөрөө маш одоо бидний мэдих 4 хатан биш дахиад хатадтай, дахиад 4 хүүхэдтэй, октоудын дунд нь баатар шиг бас баатарлаг охтууд байсан талаар юм ном байхгүй. Тэрийг унших их дуртай. За дээрээс нь бас Өгөөдөө хаан, Хөвлөө хааны бас үед Монгол их хүү Монгол улс маань яаж хөгжиж байсан, ямар том болсон. Тэрнийх нь хажууд, хаадынх нь хажууд ямар том одоо хатад сайдууд байсан тэр талаар нь унших их дуртай. Бид зөвхөн хаадыг хараад иж болохгүй бас хажууд нь хатад сайдууд байсан гэдэг том сайхан түүхүүд би тэрийг номноос уншиж явах хэрэгтэй бид нар. Зөвхөн одоо Монголын нуус товч байгаа юм биш. Дахиад түүхийг одоо хэрвээ сонирхыг гэвэл өөр одоо бот номнуудаас унших хэрэгтэй. Ялангуяа одоо хаттын тухай номнууд бол маш гоё түүхийг агуулдаг шүү дээ. Ялангуяа төрийн эрхэнд гарч ирсэн хатад бол ямар ухаанаар усыг жолоодож ирсэн гэдэг. Би өөрөө номонд тийм түүхийн номд аюул дуртай тийм. За ингээд үндэсний их сургууль дээр ирлээ. За энэ дуудахгүй манай лекц маань болох юм аа. Монголын үндэсний их сургууль Монголын хамгийн олон оюутантай сургууль гэж энэ сургууль байгаа. За тэгээд манай тамирчдын мөрөөдлийн гартал лекц маань энэ тавигдах гад бэлэн болсон байна. Тэгээд одоо ямар ч сан хороод нэг шавтайгаа зохион болж байгаа дүүтэр уулзч юм уу юм аа. За энэ манай лекц маань удахгүй тавигдахаар бид ирсэн байна. За манай шав Орон Занга манай Монголын үндэсний их сургуулийн бас энэ спортын одоо хариуцсан арга зүйч. Том мессен дээр тавьчихв. Мэргэжилтэн манай бас спортын рагбиг тамирч охин. Түү бие. Бид тийм үнэн муу юм шиг нүүр удаагаар. За ингээд Монголын үндэсний их сургууль дээр лекцэн тавигдахад бэлэн болсон байна. Ингээд зар манайх стикерээ байрлуулсан. Манай Легонер тамирчдын холбоо стартап фирмс байгууллагатай хамтарсан. За Монголын үндэсний их сургуультай хамтарсан юм лекцэн тавигдахад бэлэн болсон байна. Энэ одоо манай 5 тамирчдын маань танилцуулга явж байгаа. Манай нөгөө дэлхийн хүрэл одоо яг энэ цаг мөч дэлхийн аваргаас хүрэл медалыг бодлыг биелүүлж байгаа манай олон улсын хэмжээний мастер Нандинцэг. За бас 2 би. За манай гавьяа тамирч Отхон Далаа, манай бодибилдингийн олон улсын хэмжээний мастер Саруулбат. За манай Монгол улсын гавьяа тамирч олон улсын хэмжээний мастер Паралимпийн Олимпийн хүрэл медалт
Содон Бижаксын залуучдын маань санаачлахаар энэ X-Men явж байна. За өдрөөс хойш болсон байна. За Монголын үндэсний сургууль дээр ирээд лекцийн ажлаар үнтэйгээ уулзаад дуслаа. Одоо хөдийн цаанд орё доо. За Аз төвд бол рагби сүүлийн жилүүдэд маш өндөр түвшинд хөгжиж байна. Аз бол дэлхийн хүн амын 3-2 нь оршин тогтносон төв. Тэгээд рагби Аз төвийн 40 гаруй орноор одоо өндөр түвшинд хөгжсөн байна. Манай Монгол бол яг төв дунд нь явж байгаа. Азийн 3 дугаар дивизинд явж байна. За манайхан чинь төрөлхий ер нь жоохон ясандаа барьтаа хүүхд байхдаа ноцолдож барилдаж өссөн болохоор монгол залуучууд маань тийм контакттай зуралцсан юм их дуртай сайн. Тэгээ монголчууд ер нь төрөлхийн барьтаа ард юм шүү дээ. Тэгээд бас байгаль дэлхийтэйгээ нийлж амьдарч чаддаг хамгийн төсвөртэй бие организмтай бас Монгол одоо 4 үлрэлтэй 5 хүн үзэж байгаа. Тийм болохоор Монгол хүний бие нь рагби спорт маш зохицсон юм спорт байдаг. За мэдээж бол Европ ястаа Монгол одоо Аз ясыг бол харьцуулшгүй мэдээж Европод бол илүү том. Гэхдээ Азийн тэр төрөлд монголчууд бяртаа. За магадгүй нэг ур чадвар фитнес төрөл дээр одоо нэг хурд техникийн төрөл дээр жоохон дутмах. Гэхдээ бол барь хүчний асуудал бол монголчууд эзэс дутдаггүй. Тийм болохоор тоглох ойролцоо үзэх магадлал өндөртэй. Сая бид чи 17 оны 5 сард ууш тар 18 оны 5 сард Казахстанд болсон 5 гүрний тэмцээнд манайх Пакистан, Монгол, Казахстан, Кыргызстан гэсэн дөрөв улс таарсан. Казахстан маань Азийн 1-р дивизинд Япон, Солонгостой, Хонконгтой тоглодог. Тэгээ 2 жил баанд усны бол 3-р дивизинд буугаад бидтэй гарч байгаа. Бид нар Казахстантай тоглоод бол сайхан тоглосон. Хүчээр бол дутаагүй. Гэхдээ 1-р дивизний боглол үнэхээр Холооно зүрхтэй хожигдлоо. Тэгээд эх жил 19 онд бид нар бас Азийн дундад дивизинд тоглохоор одоо бэлтгэл сургалтыг явж байна да. За ялангуяа Монголд бол рагби одоо багийн спорт хурдстаа хөгжиж байгаа төрлүүд дотор бол рагби яг зүйсээр орно. Учир нь манайх сая анх удаа армийн улсын аварга хийлээ. Нийт армийн 20 анги оролцсон шүү дээ. Өөр хангаас хүртэл анги гэж оролцлоо. Тэгээд армийн анх дахь улсын аварга сая 18 онд болж дуслаа. За өсвөрийн улсын аварга жил болгон болдог. Оюутнуудын улсын аварга одоо эх жилээс болно. Клубүүдийн улсын аварга нийт 8 клубын дунд охтын 5 клубын дунд тойргийн системээр явагддаг байгаа. За ийм бүрэлдэхүүн дээр нь манай рагби спорт маань яг багийн спортын төрлөөр Монгол дахь багийн спортын төрлөөр хамгийн олон легионер тамирчин буюу мэрэгжлийн тамирчин 4-ийг Хонконгийн дээлэг рүү гаргасан. Хамгийн олон легионер тамирчин гаргасан төрлөөрөө Монголд 1 номерт. Яагаад 1 номерт гэж хэлж байгаа вэ? Сагсан бөмбөгөөс манай Санчир. За Санчир маань бас Филиппиний Сан Мигуэл гэдэг багт Санчир маань хэсэг тоглосон гэрээтэй. Тэгэхээр ялчгүй Санчир маань бас сагсан бөмбөгийн легионер тамирчин болж байгаа. За хөл бөмбөгөөс манай Мөрөн гэж дүүвээ. Мөрөн болохоор Тайланд улсын Сатурн Юнайтед гэдэг багт гэрээ тамирчин болоод Мөрөн бол ялчгүй легионер тамирчин. Монголын үндэсний олимпийн хороо Монголын легионер тамирчтай холбооноос батламж авсан. Загц сүрэн ерөнхийлөгчийн батламжтай юм легионер тамирчтай манаас Мөрөн Санчир. За рагби спортоос Освойр Инхбат, Наранбаатар, Баяр Манлаа гэж 4 тамирчин бас энэ албан ёсны одоо зөвшөөрөгдсөн легионер тамирчид юм аа. За одоо хөл бөмбөгөөс нэг залуу гарч ирж байна гэж би сонсоод байгаа. Одоохондоо хараахан бас энэ талаар мэдээлэл орж ирэх байна. Би рагби тоглож байгаа юм бүдэрхийгээд өвчний бүдэрхийгээд энэ чэйжин гэхдээ юм юугаа бэртээсэн л та. Тэр маань яасан гэвэл мөргөлтнөөс буруу юунаас бол би чэйжний жоох яс бэртээсэн. Тэгээд би өөрөө хэдэн жилийн өмнө жоох юм ингээд хөндүүлээд өвдөөдсэн. Яг энэ гол чэйжний голд тэгээд чэйжний голд ч одоо нойр болчиход сүс ходоод илэг гээл олон төрлийн юм уучлаа хэвлийн хэсгэр өвддөг. Би айл та тэгэл ходоод юм болов юу юм болов гэдэг янз янзын юм судлаад Facebook, Twitter юм хараад нэтээр юм уншаал тэгэл нөгөө хүн л босоон сүулдэ ингээл янз бүрийн хавдар байх юм болов гэл нөгөө хүн төрлийн өвчин бодоод тэгэл би чинь ходоод руугаач дуруу хийлэг зүдлээ бүдүүн нарийн бизнес дуранд орлоо баян гэл био хиймгээл шинжилгээнд тэнд өгөө яваад байдаг. Юурээс юм гардгүй.
Бүхэлм зүгээр тэгэнгүүт бүр айдаг юм байна хүн чинь. За нөгөө хаста хавдран л байх үедээ л агаад байдаг. Тэгэхээр сүүлрүүгээ томографик гэх нөгөө зургийн шинжилгээнд орё гэдэг. Тэгэхэд би нэг 2-3 шавтайгаа охин шав нартайгаа очсон октоодтай. Тэгээд нөгөө дэлсэн за багшаа зүгээр байлгүүдээ та одоо наа чи зүгээр байлгүүдээ гэж надад сайхан өгсөд байдаг. Би ясан дээр за энэ ста нөгөө юм ясанд хугарцсан байгаасаа л гэж өгсөд байгаа. Ясна хугарцсан бол энэ хавдар мавдар нь биш гэж л баярлаад байдаг. Тэгээд харин гараад ирсэн чи хүмүүс нөгөө шинжилгээ өгөхдөө тийм юм маань битээ өвдсөн байгаасаа ийм юм маань битээ өвдсөн байгаасаа гэж хүсдэг бол би болохоор тэр маань л болохоо байдсан байгаасаа гэж хүсээд байгаа. Яасан гэхээр тэр маань ямар нэгэн байдлаар хугаралт ч юм уу бэртэл байх юм бол миний нөгөө айгаад байгаа өвч маань биш юмаа гэдэг оншин гарах учраас. Тэгэхээр би энэ үгээрээ юу гэж хэлэх гээд байгаа бол юм болгон одоо муу мэдээ хүртэл заримдаа чинийхаар сайн мэдээ олж ирдэг шүү л гэж хэлэх гээд байгаа. Тэгэхээр юм болгоны муугаар харж ирэггүй. Аливаа муу юмны хаан цаан ч гэсэн сайн юм заавар нуугч яадаг. Энийг сайн сайхныг харж чадаа сайн сайхныг нийлүү харж чаддаг бол муу мухаа байхгүй шүү дээ. За одоо би хосурд гэдэг хөрөнгө оруулсан жижиг хөрөнгө оруулалт хийсэн компанид ирэх гэж байна. За энэ компани маань үүдл хөрөнгө жуучлалын компаниуд манай компани байгуулагдаад 1 жилийн үр үзэж байгаа. Тэгэхээр ерөнхийдөө шинэ компани яг хөө тэр хуваараа бас спортын гадна ийм салбартаас ингэж явдаг юм аа. Гэхдээ одоо би бол яг өдөр тутмын энэ ажилд ордог. За юуц манай оффист ороод танилцаарай. Тийм үү. За. Төгсгөл хийх за. Бүгдээ би ярьсан доо. За ингээ манай офис дээр ирсэн байна. За. Өнөөдөр Монгол улсад нийт 150 орчим үйл хөдлөх хөрөнгийн жуулчлалын компаниуд байдгаас 53 компани бол байнгын үйл ажиллагаанд явдаг юм байна. Тэр компани маань нэг нь өнөөдөр хос хүрт манай үйл хөдлөх хөрөнгө жуулчлалын компани. Тэгээ манайх нийт 6 ажилчинтай. Тэгээд ингээд үйл ажиллагаа байнгын явуулж байна да. За манай компани бол анх 2017 онд үүсгэн байгуулагдаад 18 оноос үйл ажиллагаа явуулж эхлээд удаагүй байна. Тэгээ шинэ компани. За хос хүрт гэдэг нэртэй хос гэдэг нь 2 хос бас магадгүй миний нэрний ихний үсэг хос. За тэгээд хүрд гэдэг бол мөнхийн эргэлдэх хүрд юм аа. Тэгээд бас хизээ зогсдгүй эргэлдэх хүч хүрд гэсэн утгаараа хүрдийг нэрлсэн. За өнөөдрийн миний офис ажлууд ингээд дуслаа. Монголын үндэсний олимпиароо. За бас хос хүрд компанидэр ирээд үйл ажиллагаатай танилцаад өөрийн ажлуудаа нагууллаа. Одоо миний хувийн одоо хүчний бэлтгэлийн дасгал руу бүгдээр явцгаая. Тэгэхээр бэлэн болсон байна. За манай Баянгор аймгийн аврагч юм. За энэ дээр манай хэд Баянгорын бөхчүүд, залуу бөхчүүд бас аймгийн залтаа, сувын залтаа бөхчүүд байнгын ихтэй сургууль эдгээр гэдэг. Манаас рагбигийн шишээгийн ахлагч анхны лигоноо тавьчихсан манай их хотын сувынхын жим. Манай рагби тавьчихсан чинь хөшлийн бэлтгэлээ хийдэг. Тэгээд өнөөдөр миний бэлтгэлээ хийх гэсэн байна. За өнөөдрийн бэлтгэлээ болж байна. За манай спортыг гол онцлог бол олон тоогоор маш олон давталтай хийх байгаа. Олон тамирчид төсвөрийг их суулгах талтай рагби спорт ашиг хөтлөгч ажилладаг. Одоо нэг 30 хөлөх гэж цөөн тоогоор биш. Маш олон тоогоор олон давталтай тамирчид төсвөр олох юм зорилготой байдаг. Заслуутаа маа. За анх 2005 онд Филиппин олон улсын тэмцээн монголчууд анх явсан. Тэгээд бас олон улсын тавцсан гарна гэдэг бас. Тийм амар зүйл биш байсан. Ялангуяа Европын тоглогчтой олон улсын мэргэжлийн клубүүдтэй нийлж юм гарна. За нэг төсөөлөл нь юу гэдэг нэг Адар бороонд шөхөргүй явж байгаа тал адилхан.
Өөрөөсөө мөндөр ороод хүн тэнд зодуулж байгаа тайлхан юусэн. Юу болоод байгааг нь мэддэхгүй тэгэл одоо тал талдаас том хүмүүс тэгэл хөргөлдөг л. Тэгж анх хэлж ирсэн даа гэдэг холоосын нэмтэн баг. Бас маш том нэрүүд авдаг тамирч хүн. Анх одоо тийм л айцтай. Тийм л одоо хүнд юм мэдэрчсэн тамирч та. За бэлтгэл гэж юу? За мэдээч спорт болгон өөрөөрөө онцлохоос дамжуулаад бэлтгэх магадaltaа тийм. Бэлтгэх гэдэг нь бол одоо хоёр үндсээр гарч байгаа юм л да. Нэг бол санаандгүй, за нэг бол бэлтгэл сургуульд маш муу байгаа тамирчин бэлтгэж гэдэг юм байна. Одоо манай спорт бол бас бөмбөгтэй хүний зөвхөн контакт өгдөгөөр бус спортоос ялгаатай. За миний хувьд 2012 онд өрний бэлтгэх хүн бэлтгэл авч ирсэн. Тэр нь одоо нэгсэндээ усан шумбэлтийн тамирчид яг тэгшхэн шумбаж болдог. Би яг газарлуу тэгшхэн шумбаж болсон. Дээрээс маш хүнд хүмүүс дараад миний өрний ясны холбоос салаад одоо юм жоохон өрний асуудалтай. Бусдаар бол гайгүй. За ингээд энэ хүртэл миний нэг өдөртөө байсан та бүхэнд баярлалаа. Ингээд энэ өрөөд миний өнөөдрийн ажил бэлтгэл тасдаг дуусч байна. За та бүхэнд аз жаргал сайн хүсье. Баярлалаа.